За сайн байцгаана. Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр 11 сарын 7. За өчигдөр шөнө Америкийн нэгдсэн улсад нэлээд том хэмжээний уулзалт боллоо. За энэ нэг цагаан ордонд болсон уулзалтан дээр нэг 5 хүн уулзсан байна. За энэ уулзалтанд бол одоо бид нар бичлэгээр харж байгаа бол Дональд Трамп голдон суусан байна. Дэд ерөнхийлөгч байна. Сангийн сайд байна. Тэ? Ийм. За энэ ямар хүмүүс вэ гэхээр за энэ хараа Казахстан, Кыргызстан, Тажикстан, Туркменстан гэсэн Үзбекистан ийм 5 улсын тэргүүнэд Америкийн нэгдсэн улсын цагаан ордонд очиж бол Дональд Трамптай уулзсан. Нэгсэндээ Төв Азийн 5 улс гэсэн уулзалт хийсэн байна. За энэ ямар өчтөө уулзалт вэ гэдэг асуудал. Ер нь бол Дональд Трампын гадаад бодлого дээр нэлээд өөрчлөлт орж байгаагаа шалтгаан нь хятад улстай үүссэн худалдааны дайн нэг худалдааны дайнаас улбаалсан хятадын газрын ховор металл дээр тавьж буй шаардлага нөхцлүүд Европ болон Америкийн нэгдсэн улсад бол нэлээд хүн дээр тусаж байгаа. За үүнд болохоор юу ордог бид нар мэднэ 17 төрлийн химийн элемент орж ирж байгаа. Эдгээр бүтээгдэхүүнүүд бол орчин үеийн электрон бараа, автомашины салбарт чухал эд анги эзэлдэг. Энэ түүхий эдийн олборлолтын 70 орчим хувь нь хятадд байдаг. Боловсруулалтынх нь 90% нь хятад байдаг. Нэгсэндээ хятад дэлхийн газрын ховор металлын монопол бааздаг гэсэн үг байхгүй. Тэгээ энэ асуудал бол бид нар мэдж байгаа. 10 сарын ихээр хятад улс бол нийтдээ 17 түүхий эдээс нь 12-т нь бол өндөр шаардлага экспортлохдоо тусгай зөвшөөрөл, лиценз шаардах ёстой гэдэг зүйлийг бол тавьсан. За энэ бол Дональд Трамп таалагдаагүй. Үүнээсээ улбаалаад хэрэг хятад энэ одоо шаардлагыг өгөх юм бол хятадын тариф дээр бол 100% тариф тавина гэдэг ийм сүрдүүлэг бол хийж исэн байдаг. За тэгвэл өнгөрсөн сарын сүүлээр Дональд Трамп, Ши Жинпин хоёр Солонгос улсын Бусан хотод бол уулзсан бид нар сонсчихсон баг. За энэ уулзалтаар юу ярьсан бэ гэхээр нэгдэж худалдааны дайны маргааны асуудлыг яах вэ гэдэг зүйлийг ярьсан. Хоёр дахь асуудал нь болохоор газрын ховор металл дээрх зохицол зөвшөлтсөл гэдэг зүйлийг ярьсан. За энэ зөвшөлтслөөр юу хийсэн бэ гэхээр Дональд Трамп Ши Жинпинээс гуйсан үр дүнд нь 1 жил энэ одоо тавьж буй тариф болон за дээрэс нь тусгай зөвшөөр шаардах асуудлыг бол хойшлуулж гэсэн хугацаа өгсөн. За энэ асуудал бол ингээд зогсох биш. Энэ бол зөвхөн гал төр зогсох хилцэл байсан. Үүнтэй холбоотойгоор одоо Дональд Трамп юу хийж байна гэхээр хятадыг тойрсон газрын ховор металлын одоо Америкийн нэгдсэн улс руу экспорт хийх улсуудыг хайж гэлж байгаа гэсэн үг байхгүй юу? Энтэй холбоотойгоор энэ 5 улстай уулзсан байж байна. За энэ бол Орос руу халтсан биш, зөвхөн газрын ховор металл дээр. За энэ дээр хамгийн эхэлж гол уулзалт хийж нэлээд зүйлийг тохирсон улс бол Казахстан улс гэж байгаа. За Казахстан улсын ерөнхийлөгчтэй уулзаад бол одоо энэ юу яасан бэ? Нэг том гэрээ хийх нөхцөл энэ дээр яригдсан байна. За энэ нөхцөлийг Абрахам Аккордс гэдэг энэ дээр гэрээ ихээр болсон байна. За Абрахам Аккордс гэдэг нь юу хэлж ийн гэхээр Израиль улс бусад улсуудтай энхийн хилцээр дипломат харилцаа хийх ийм гэрээ юм байна. Энэ гэрээний санаачлага 2020 онд бол гарч эхэлж ирсэн юм байна. За энэ гэрээний анхны улс нь бол Казахстан улс бол орж ирж байгаад бол бид нар баяртай байна гэж үзээд за энэтэй холбоотойгоор Нетаханутай уцаар яриад энэ гэрээг бол ямар ч хэлсэн хоёр улс хийхэр болж байгаа шиг байна. За энэ бол нэлээд сонирхолтой үйл явдал гэсэн. Энэ за тэрний дараагаар Казахстан улсад ямар хэлсэн бэ гэхээр Казахстаны 20 сая тонн ховор элементийн нөөцийг тийм. За үүнд юу орж ийн гэхээр церей, лантон, неодим, итрий гэдэг ийм бүтээгдэхүүнүүд гэж байна. Америкийн нийлүүлэх хамтарсан олборлолт боловсруулалтын төслийг эхлүүлэх гэж байна. За өмнө болохоор Казахстан ийм зүйлийг General Electronics-тэй болохоор 300 локомотив гэдэг кит нийлүүлэх гэрээ байгуулж ирсэн гэж байна. Тэгэхээр энийг бол үндсэндээ Дональд Трамп бол хийхээр бол Казахстан улстай бол хийсэн байж байна. За бусад 4 улстай юу хийсэн бэ? Жишээ нь Үзбекистан улстай 500 сая долларын газрын ховор элементийн төслийг зарлаж байна. Тажикстан улсыг бол ерөнхийдөө нөөцийг бол хязгааргүй их нөөцтэй гэж
онцолсон байна. Тэгээд дээр нь энэтэй бол одоо хамтарсан ажиллагааг бол хийнэ, илүү бол тохирцноо гэдэг зүйлийг хийснээс биш яг одоо бол хийсэн юм бол албан ёсоор бол Казахстан улстай, Узбекистан улстай бол хийхээр тохирж байгаа юм байна. За ер нь энэ газрын ховор металлын энэ дайн тийм үү хизэнээс эхэлсэн юм бэ гэж аваад үзэх юм бол 1940-оос 1980 онд бол эхэлсэн юм байна. За анх бол одоо Америкийн нэгдсэн улсын Калифорни Mountain Pass гэдэг орд нийт дэлхийн одоо энэ газрын ховор металлын 70% бол хангаж исэн ийм орд юм байна. За энэ орд нь болохоор тухайн үеэс хойш одоо байгаль орчны хатуу хууль өндөр өртгөөсөө болж 2002 онд бол хаагдсан. За үүнээс эхэлж бол одоо хятадын дисциплин, хятадын нефттэй бол араб нефттэй бол газрын ховор элемент бол хятад бол захирна гэдэг зүйлийг бол гаргаж бол ажлаа бол эхэлж исэн юм түүхтэй юм байна. За тэгээ 2010 онд бол газрын ховор металлын хямралын эхний суурьс нь юу гэхээр хятад Японы нэг арлын маргаан бийж байдаг тийм. Эннээсээ болоод бол хятад улс 40%-аар бол одоо неодын бууруулснараа неодны юм 500%-аар бол өсөж исэн бол 3 дахь одоо хямрал нь бол 2022 оноос 2025 оны Орос Украины дайн за дээрэс нь ковидын хямралаас болж бол яг нийлүүлэлт бол тасалдсан. За хятад бол 2023 онд бол галийг Германигаа бол экспортоо хоригдсан. За 2025 онд худалдааны дайнаас олж бол нийт 12 бүтээгдэхүүнийг хориглох байсныг нэг жилээр зогсоосон. Үүнтэй нь эсэргүүцэж Дональд Трамп Төв Азийг оньсон иймэрхүү уулзалт болж уулзалт нь ямар ч байсан үр дүнгээ өгөхөр шимжтэй байна. За хэрв энэ ажил бүтэх юм бол газрын ховор металлын нөөц болон боловсруулалтын хэмжээ дараагийн 5-аас 10 жилд бол хятадаас бараг 100% хамаарал бол арилгах ийм магадлалыг бол үүсгэж байгаа зүйл болж байна. За тэгээд дараагийн мэдээлэлээр бол та нартай илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно. Энэ үрээд өнөөдрийн бичлэгийг дуусгая.